Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагүй. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Шинэ 7 өдрийн мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнаар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргье. За тэгэхээр хэдийгээр гадаа ингээд цэлмэг навтаа байгаа боловч оройноос нөгөө нэг сэрүүн болно. Шуурна гэсэн. Тийм, шуурна гэсэн тийм мэдээ байгаа тий. Тэгээ маргааш 9 хэмээн хүүтэн болох юм байлээ. Өнөөдөр бол 20 буруу хараагүй бол би 23 градус гэж харсан. Тэгж харсан. Тэгээд өдөөс хойшоогоо ер нь бол нэлээд салхилаад эхлэх юм байлээ. Тэгээд маргааш 9 градус байх юм байлээ. Тэгээд бидний хүсснээр цаг агаар байдгүй ч гэсэндээ бид амьдралаа эзний мотор дотор хамгаалагдсан байдлаар авч явж чаднаа. Тэгээд энэ өглөө бас танд сонсогч таныг урамшуулах нэгэн гайхалтай ас өгөөг хуваалцъя. Тэгээд цаг хугацаа гих жилсэн дээр мөрөө үлдээ гэвэл ажлын готол өмсөөрэй. Та ажлаа бүтээгчтэйгээ хийхийг хүсэж байна уу? Ингэх боломжтой. Өөрийнх нь төлөө мэт ажлаа хийдэг хүмүүсийн оюун ухаан, бие махбодыг бурхан ашигладаг юм шүү. Ямар ч ажил одоо ч ирээдүйд ч биднэр дамжин үйлчилж буй бурханы үйлчлэл болж олно. Нэг хэвийн ажилч чухал утгатай байж болно шүү. Тэгэхээр үүнийг битгий мартаарай. Та магадгүй ингээд өдөр болгон хийдэг нэгэн хэвийн ажилласаа та залхсан байж болно. Эсвэл цуглаанд үйлчлэхгүй л бол би бурханд үйлчилж гин гэж та бодохгүй те би өөр ажил хийж гин гэж бодож болох юм. Гэхдээ ямар ч ажлыг ямар зүрх сэтгэлээр хийхээс шалтгаалаад бурхан танаар дамжуулан ажиллаа хийдэг юм шүү. Тэгэхээр зүрх сэтгэлээ те эзэнтэй хамт байж бурхантай хамт ажиллаа хийгээрэй гэж таныг бас энэ өглөө урамшуулъя. Тэгэхээр энэ гайхалтай үг шүү дээ. Ер нь бол нөгөө нэг бурхан бидний одоо хэлсэн амт ажиллах гар өрөөгдөх болно гэдэг. Хулгай хийхээ болж ажил хий гэдэг нэг үг. Тэгээ би ингээд яагаад за тэр хулгайч хүмүүст л хэлсэн байл. Хэрэв бид нар ажил хийхгүй байх үед ажил хийхгүй ирнэ идэл уугаал яваад байгаа бол хин нэгний ажилласан мөнгө бусаддаа зориулах байсан мөнгө хайртай хүмүүстэйгээ хамт байсан мөнгнөөс нь хуваалцаад идэд ин гэсэн үг болж байгаа. Хороож ийн гэсэн үг шүү дээ. Хэрэв та ойр дотныхоо хүмүүсээрээ тижээлгэж амьдардаг бол та тэр хүмүүсийн танд илүү их гарах гэсэн илүү өөр зүйлийг хамтдаа гэсэн цаг мөчийг л аваад ин гэсэн үг болж байгаа юм л да. Тэгэхээр хэрвээ өөрөө та ажилдаг бол танаас хүртэгчд та бас бусдыг баярлуулж та бас бусдыг ерөөх гайхалтай боломжууд бас олдох юм шүү гэж. Тэгээ түрүүний үгийг бас дахиад хэлээ. Цаг хугацаа гих жилсэн дээр мөрөөлдэй гэвэл ажлын гутал өмсөөрэй. Тэгээд энэ үгийг битгий мартаарай. Тэгээд энэ цагт эзний өмнө хамтдаа ирж түүнд алдар магтаалыг өргөцгөөе. Бүхний хайрлсан бэ яруу алдрынхаа тэр бол бухадынхаа бүхтихийг өөрийн алдраараас игсэж сүрж авсан гараа гайхан алмаар усан яруу алдрынхаа тэр бол бухадынхаа гайхан шигтнийг үсээ энэ мосус хүрхээ миний үрийг татуу зарус маш таусээ миний төлөө нас баар их чулон танамайг дууцсан о Есүс би болна бүх хүссэн тань
Үхлийг ясан хаан та зохистой ядлуулсан хураг зохист Үхлийг ясан хаан та зохистой ядлуулсан хураг зохист Үхлийг ясан хаан та зохистой ядлуулсан хураг зохист Үхлийг ясан хаан та зохистой ядлуулсан хураг зохистой Үхлийг ясан хаан та зохистой ядлуулсан хураг зохистой зохистой гайхан шиг би хүсээ Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид өнөөдөр хамтдаа 1-р Петрийн 4-ийн 18-19-ийг үзнэ. За энэ бол нөгөө итгэгчдэд хамгийн их гайхалтай санагддаг. Гайхалтай гэхдээ нөгөө нэг юм гоё гайхалтай гэхээс илүү маш их юм зочролд оруулдаг маягийн ишлэл байна. За зөвхөн арай гэж аврагдах юм бол сүсэг бишрэлгүй болон нүгэлтэн нь яах болж байна гэдэг асуулт байна. Тиймээс Бурхны хүслийн дагуу завгсад нь зөвийг үйлдэснийхаа үлдэхдээ амиа итгэмжит бүтээгчд даатгагаа гэж хэлсэн. Амен. Петр бол хамгийн сайныг бүтээсэн ч гэсэн хилмигдүүлж байсан, алж байсан, хөөж, тууж, боолчилж хамаг зүйлийг нь хурааж, үр дүнгийн байхгүй болгож хичнээн сайн үр хөвгтүүдэд өсгөж боожулсан ч гэсэн үр хөвгтүүдийн цөлж дээрэмдэж байсан тэр Ромын эзэн хаан солиотой Нерогийн үед л амьдарч байсан. За яагаад Нерог ингээд жоон солиотой гэж ерөнхийдөө бол хэлэх юм бол Неро бол хүндрэлтний түүхэн дотор гарсан хамгийн гажиг үжил бодолтой хагас солиотой хаан байсан байгаа. За тэгээд тэр хаан зөвхөн яг юу гэдгийг Петр юу гэдгийг Ромын итгэгчдийг урамшуулж байх яг тэр үед бас Паул бас Ромд баригдаж ирээд байжсэн яг тэр үед бол Ромын эзэнт гүрнийг бол хаанчилж ирсэн байна. Тэгээд тэр нэг өдөр шүлгийн онгод орж ирэхгүй байхаар нь бол Ром хотын нэлээд хідэн дүүргийг шатаагаад тэгээд хашиж байгаа шатаагаад хүмүүсийн. Тэгээд нөгөө нэг хашиж байгаа шатаагаар чи хүмүүс хашгиралд нь бөө юм бол нэг юм сүрэл мөр янз бүрийн болно шүү дээ. Тэнгуут тэрийг харж онгод ор шүлэг мүлэг зохиож ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд дараад нь бол яг тэрний тийм солиотой үйлдэлүүд олон байсан боловч Ром хотын тодорхой дүргүүдийг шатаана гэдэг чинь
Ром гэдэг чинь сенаттай том юмнуудтай шүү дээ, тий. Тогтолцоотой гүрэн шүү дээ. Тэгээд яасан бэ гэхээр хариуцлага тооцох хэрэгтэй болонгот тэрийг итгэгчид рүү ерөнхийдөө бол бухсан гэж бол түүхэнд бол үздэг баг. Тэгээд тийм шалтгаанаар одоо юу гэдгийг одоо Ромын эзэнт гүрэн даяар бол Христэд итгэгчдийг бол тий бидний одоо Ром буюу Ром хотод одоо төмөр тавина гэсэн чинь бидний зүрхэнд зохилт өглөө гэсэн утгаар нь бас одоо бидний бурхан гэж хайрладаг хүмүүсийг ерөөсөө огт тоодгүй хүн нүгэлт хүн гэж үздэг юм байна. Өөрсдийнхөө бурхныг л бурхан гэдэг юм бол бусад бурхад болон бусад итгэл үнэмшлийг тоодгүй байна гэсэн энэ бүх давлгаанууд нь итгэгчдийг маш хурдтайгаар үзэн ядах шалтгаан болоод. За ингээд яасан бэ гэхээр асар хүчтэйгээр бол хавчлага бол өрнөсөн байна. Гэхдээ өнөөдөр бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй болж байна. Хэрвээ зөвхөн нарийхаж аврагдах юм бол сүсэг эсрэлгүй болон нүгэлтнүүд нь яах болж байна гэж. Тэгэхээр бид нар өнөөдөр бидний итгэлийн амьдралын үр дүн бол мөнх ам буюу мөнхийн амьдрал байгаа. Есүс Христтэй хамт энэ дэлхий дээр туулах. Тэгэхээр бидний бурхан бидний Есүс Христтэй хамт энэ дэлхий дээр туулах амьдрал Есүс Христэд тохиолдсон шиг бас зүйлүүд тохиолдно гэдгийг харуулахын тулд Есүс Христийг бидний нүдэн дээр загалмай дээр цовдлуулж тэ бас түүнийг одоо зовхыг харуулж бас түүнийг дахин түүнийг үхэхийг харуулж бас түүнийг оршуулгадахыг харуулж дээд эцэст нь түүнийг амьлуулснараа үнэхээр тэр итгэмжит эзэн цаг нь болоход биднийг аварч биднийг одоо мөнхийн улстай авна гэдгийн одоо гайхалтай гэрчлэл бол болсон байна. Итгэгчид нэг л өдөр Христийн шүүлтийн өмнө тайлагнах болно гэдгийг санах хэрэгтэй. Бид нэг санамсаргүйгээр юуг бодчихдаг вэ гэхээр санамсаргүйгээр өөрсдөө шүүгдэхгүй юм шиг бодоод эхэлдэг. Бид нар шүүгдэнэ. Бид нар яагаад шүүгдэх юм? Бид нар ерөнхийдөө бол ингэж үздэг л дээ. Итгэгч хүний мөнхийн шийтгэлтэй холбоотой муу үйлс гэмсэн тохиолдолд бол ерөнхийдөө бүгд л уучлагдсан байдаг. Харин нөхөн төлхийн төлөө шүүгдэх үед бол тооцогцоор байдаг. Нөхөн төлхийн төлөө гэдэг нь юу гэсэн үг гэхээр буруу юм хийсэн хүн хинч бай ядгаагүй хийсэн зүйлийнхаа буруу үр ашигыг хүртэх тухай бол байдаг. Мэдээж итгэгч хүний үйлс болон хайр, үйлчлэл, зориулалт энэ бүхнийг бурхан бол хэдэж мартахгүй. Бас итгэгч хүний те бурхны хайр инэл бурхны эмээх, бурхнаас эмээх байдлаа умартаад те амьдралдаа хийгээд тэгээд тэрийг итгэдэг болон итгэдэггүй хүмүүсээс нууж амьдрахыг бол бас мэдээж бурхан бас тооцно гэдгийг бол бид нар бодож явах хэрэгтэй. Сайн үйлсийнхаа хариулт биднээс эзнээс шагнал олгож авах боловч хийсэн муу зүйлийнхаа одоо үр дүнг бол бид бол амсна. Тэрнийхээ хор уршгийг бол хүртэн гэдгийг бол бодох хэрэгтэй. Хамгийн аюултай нь нөхөр тэр хор уршиг маань бидний хайртай хүмүүс болон бидний үр хөвгтүүд дээр одоо тий үргэлжлэх одоо аюултай гэдгийг бол бодож бол итгэгч хүмүүс бол бид болж өгвөл одоо уяг тайлж, уяг тастаж тий зогсоож, болиулж, шинээр эхэлж тийм үү уучлж, өршөөж, үргэлжлүүлж тий зогсох ёстой зүйлийг нь зогсоож, өхүүлэх ёстой зүйлүүдийг нь өхөөж, мөхөх зүйлийг мөхөөж ингэж явах нь бол Христэд итгэж бидний амьдралын хамгийн чухал зүйл гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бид чи Христэд тайлагнчаагүй лөө? Христ өөрөө бидний өнгөрсөн одоо ирээдүйн бүхэл гэм нүглийг уучлсан гээгүй үстэй гэдэг шиг юм бол бодох хэрэггүй. Тэгэхээр бид нэр өмгөөд энэ дэлхий дээр өмгөөлөгчгүйгээр би ярихгүй гэдэг нэг үг өгдөг шүү дээ. Би одоо таашид өмгөөлөгчгүйгээр нэг ч үг хэлэхгүй гэдэг. Христ бидний өмнөөс бүгдийг ярина гэж хамаагүй бодох хэрэггүй. Бид өөстөө ярих цаг ирнэ. Тэгээд шүүх тангимд болдог зүйлийн дараа ордон нэг удаа жишээ татсан санагдаж байна. Тэр бол юу гэхээр чи надад бүгдийг ярьсан уу гэж нэг өмгөөлөгч асуудаг. Тийм ээ би бүгдийг ярьсан гэдэг. Тэнгууд нэг юм зөвхөн гаргаад ирдэг. Яагаад гэвэл биднийг одоо унах гим нүгэл дотор унах гэж оролдог, биднийг мөхөх гэж оролдог, биднийг зөхрөх гэж оролдог, биднийг эзэн Иесусээс олон бурхны хайр инэрлээс салах гэж оролдог нэгэн бол Адамаас ахуулаад өнөөдрийг хүртэл амьдарч исэн бүхий л хүмүүсийг унгааж чадсан, сорилтонд оруулж чадсан, тэ зөхрөлд оруулж юм уу эсвэл тэднийг бурхангүйгээр амьдарч болохгүй гэдгийг ойлгох хүртэл нь зовоож чадсан тэр нэгэн муусансаа. Тэр бидний бусдад яриагүй, бусдад ярих шаардлагагүй гэж бодсон боловч маш хор хөнөөлтөй олон гэм нүглүүдийг мэдчихэдэг учраас хэрэв бид өөрсдөө бурханд амьд бурханд даатахгүй бол түүний хүү бидний төлөө дагалмаа дээр хадагдан алдагдсан Есүс Христэд даатахгүй бол бид мэс чанарынхаа дотор түүний буруутгал дотор байсаар л байх болно гэж.
Байшаал байх учраас бид ямар нэгэн шүүлтийн өмнө ирээд өөрийгөө ингээд хэлэх үед бидний зүрх сэтгэл дотор хүртэл бидний гимшээгүй, бас бидний анзаараагүй, хор уршгийг нь тооцоогүй бардам загнасан тэр зүйлүүдийг бидэнд сануулж байна. Тэгэхээр бид нэг юм 3 зүйлийг өнөөдөр өглөө хэлж байна. Бүх хүн шүүгдэнэ. Христ дахин ирэхдээ биднийг шүүхээр ирнэ. Тэгэд Христ өөрөө шүүгч. Тиймээ бид энэ 3 зүйлийг бодох болгондоо хүмүүсийн ярьдаг шиг сүсэг бишрэлгүй амьдралаар амьдарч болохгүй. Христийг мэддэггүй, итгээгүй харь хүмүүс юу гэж боддог вэ гэхлээр те. Цаг нь болохоор болоогүй бай. Надад цаг бай. Хийж болох зүйл бай. Орлуулж болох зүйл бай. Хэрвээ миний зүрх сэтгэл уучлагдахгүй байх юм бол би зүгээр сайн юм хийчих гэдэг ч юм уу те. Орлуулах гэж боддог. Гэтэл үнэндээ сүсэг бишрэлгүй гэдэг нь өдөр бүр өөртөө чинь хамтаага бурхныг хүндлэхгүй маш амархан үл итгэж хүн шиг ховрын одоо тийм ааш зан авир тийм үр жимс гаргаж байдаг итгэмжгүй хүмүүсийг бол сүсэг бишрэлгүй хүмүүс гэж хэлдэг гэдгийг бид бүгдөө мэдж байгаа. Итгэлээр авагдаж үйлсээр шүүгдэх бол. Тиймээс Христ бүхнийг шүүн гэдэг дотор таны дуртай, дургу, хайрлахыг хүсдэг, гэм нүглийг нэлцлэхийг хүсдэг бүх хүмүүс ордог. Бид нэр тэр бас шүүгднэстэй, энэ бас шүүгднэстэй, тэрийг анзаарахгүй өнгөрчихвдээ, тэрийг шүүхгүй өнгөрчихв. Та тэрэнд битгий санаад хинч шүүлтээс гадууруулдаггүй. Хэрвээ таны эсрэг зүйл хин нэгэнд зөндөө байдаг бол түүний дагуу та шүүгдэх болно. Эсвэл одоо таны эсрэг хийсэн зүйлүүдээр хин нэгэн хүн бардамнаж бахархаж танд учруулсан зовлонгоо өөрийнхөө одоо хүч чадал гэж боддог бол бурхан түүнд хариуг нь өгөх болно. Иохны 1-р бүлэгт Есүс хинээсч хинийч талаар гэрч асуухгүй гэж хэлсэн. Тэр өөрөө шүүгч, дахилч, өмгөөлөгч, дуучлагч, батлан даагч, тэр өдгөө тэр тантай хамт алхагч, тэр тантай хамт туулан гаргагч. Тийм учраас Есүс Христэд итгэгтэн Бурханаас эмээгтэн. Хэрвээ та Есүс Христэд итгэдэг бол өөрийгөө аврагдах юм уу эсвэл шүүлтэнд унах хэсгээр ирэлцэх шаардлагагүй. Та зөвхт амьдралыг мөшгөх хэрэгтэй. Бурхан үнэхээр итгэмжтэй, түүнийхөө бидний өмгөөлөгч, бидний дууч Есүс Христ бол үнэхээр итгэмжтэй нэгэн гэдгийг санаж зөвхт амьдралыг мөшгөөрэй. Амен. Тэгээд маш чухал зүйлийг өнөөдөр үгийн цагаар сануулж байна. Танд орхих ёстой, аль хэдийн болох ёстой тэр зүйлүүд байвал яг одоо та зогсоорой. Тэгээд магадгүй тэрнтэйгээ зууралтад явсаар байгаа бол яг өнөөдөр энэ цагт эзний өмнө ирж түүнээсээ салахыг эзнээс гуйцгаая. Эзний өмнө ирцгээе.
таны хүүхэд би бол таны хүүхэд Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа 1-р Петр номын 4-р бүлгийн 18-19-р ишлэлээ суралцлаа. Зөвхөн арай гэж аврагдах юм бол сүсэг биш ширүүлгүй нь болон нүгэлтэн нь яах болж байна. Тиймээс Бурхны хүслийн дагуу зовхост нь зүвийг үйлдэхдээ амиа итгэмжит бүтээгчд даатгаг. Үндэ аврал авсан бид нар бол арай гэж аврагдсан хүмүүс шүү дээ. Бид Есүс Христийн үхэл болон амьлалд итгэх итгэлээр аврагдсан. Үүнээс өөр аврагдах арга зам гэж бидэнд байхгүй. Бид бүгд Христэд ирэхээс өмнө өөр өөрсдийнхөө замаар явж зүсэн бүрийн бузар муу зүйлсийг үйлдэн амьдарч байсан. Харин ямар азар Бурхан биднийг өөртөө дуудаж авсан юм бэ? Ямар азар бид Христ дээр ирсэн юм бэ? Тэгээгүү бол бид гим нүгэл дотроо дуусах байсан шүү дээ. Тиймээс Бурхны хүслийн дагуу зовхост нь зүвийг үйлдэхдээ амиа итгэмжит бүтээгчд даатгах гэж Петр хэлсэн. Бидний амь нас, бидний сүнс Бурхны моторт найдвартай, атгаастай байгаа гэдэгт бид итгэлтэй байх хэрэгтэй. Тэр цагт бид өөрсдийн амьдралдаа юу ч тохиолдож байсан урам зоригтой, итгэл найдвартай байж чадах юм аа. Бид өөрсдийн баялагийг энэ дэлхий дээрш харин тэнгэрт эзэн Есүст хадгалуулсан байгаа цагт бид үнэт зүйлсээ алдна гэж санаа зовох хэрэггүй. Бидний амьдралд хүнд хэцүү асуудал тулгарсан ч үхлийн харанхуй хүндээгөр туулан гарсан ч Бурхан бидэнд санаа тавих болно гэсэн итгэлээр бид урам зоригтойгоор амьдарч чаднаа. Амен, амен. Стаа гайхалтай. Тэгээд ер нь бол бид нэр залбирлаас хол байж болохгүй шүү гэдгийг л хэлмээр байна. Сүсгтэй амьдралын болон зөвхт амьдралын хамгийн гол зүйл нь залбирал байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Залбирал байхад хүн ямар нэгэн сонголт хийхээс өмнө бодноо л гэсэн үг болж байгаа. Тэгэхээр би өнөөдөр таныг залбираасаа гэж бол хүсэж байна. Бурхан минь би ч гэсэн шүүгдэн, тэ? Та намайг аварна. Гэхдээ та надаас асууна. Яагаад тэгсэн бэ гэж. Би яагаад тэгсэн бэ гэдэгт хариулах тэдгээр зүйлсүүд нь одоо танаас эмээгээгүй, танаас зогцсон, дураараа ажилласан зүйл байгаасаа гэж хүсэхгүй байна. Мэдгүйдээ хийсэн зүйлүүдийг ойлгоно гэдгийг таныг мэдэж байгаа. Та надад хайртай учраас. Тэгээд заримдаа хэцүү байсан учраас буруу сонголт хийсэн гэдгийг Бурхан болоо ойлгоно. Харин эвээгээд байхад, өрөөгөөд байхад, бэлхаагаад байхад, хамгаалаад байхад те хүмүүсийг илгээгээд байхад бас одоо юу гэдгийг өргөж өгөөд байхад буруу зүйл хийсэн тийм зүйлүүдийг бол чи яагаад гэсэн бэ гэж бол асуух болно. Тэгэхээр бүгдээр хамт энэ цаг мөчид залбирая. Бурхны өмнө залбирая те. Халелуя. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн минь танд баярлалаа. Өнөөдөр хүртэл эзэн таныг эцсээ хүртэл хүлээсэн хүмүүсийн ихэнх нь маш хүнд нөхцөл амьдарч байсан гэдгийг бид уншдаг, түүхээс хардаг. Тэгвэл өнөөдөр бид амиа өргөх хүртэл тийм их хавчлаг зовлон тийм ч хамсаагүй байна. Бидний дотор зарим нь гэр бүлийн хүрээнд, бас нутаг усны хүрээнд, ажлын байр хүрээлэлд гэдэг ч юм уу те янз бүрийн сонголт болон эсвэл янз бүрийн бүлэг хүмүүсийн дунд ганцаардан амьдарч олон хэцүү зүйлүүдийг туулж байгаа. Харин хинч өөрийнхөө хийсэн гэм нүглээс болж эзэн Есүс загалмайдаар хадагдан алагдчихад байхад дахин шаналаад дахин бүү зовоосаа гэж бид залбирч байна. Бид өөрсдөө ч гэсэн таны өмнө хичээхийг хүсэж байна. Та бидний төлөө загалмайдаар хадагдан алагдсан. Таны тэр хайрыг, таны тэр зориулалтыг, таны тэр бидний төлөө хийсэн зүйлийг бид үр дүнгүй өнгөрүүлэхийг хүсэхгүй байна. Тийм учраас бидний амьдрал бидний итгэлийн амьдрал. Түрүүн цаг хугацааны илсэн дээр мөрөө үлдээгээл ажлын гудал өмсөөрэй гэдэг шиг бидний амьдрал Бурхны хүлээж чадсан сүсгтэй хичээсэн амьдрал байж үр хөвгтүүд минь таныг згсэн эрхийг хүлээх болтугай. Таныг хүлээдэг гэдгийг эргэн тойрны бүх хүмүүс мэдэх болтугай. Есүс та хамт байдагт баярлан таны нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энт хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба
Христийн төвчөрт чиглүүлэх болдог. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.